Зүгээр нэг AI-аар боловсруулсан зургийг харчаад шүүмжлээд байх нь бол мэргэжлийн үед бол зохисгүй гэж бодож байна. Японд ер нь иймэрхүү юм гүр одоо яаж шийдсэн байдаг? Яг гол дагуу ингээд гүр мөрөд тавьсан юм байд юм уу? Тийм маш их байгаа шүү дээ. Мэдээж тухайн цаг үеийн бол өөр исэн. 64 оны Олимпиад зориулаад Токиогийн хурдны замуудыг барьж исэн. Олон давхар гүүрэн замтайгаар гол дээгүүр ч юм уу тийм ээ. Галт тэрэгний метроны зам дээгүүр явсан тийм шийдлүүд бол байгаа. Гэхдээ мэдээж цаг үеийн оруулсан нийгэм өөр болсон учраас байгаль орчны мэргэжлийн үнэлгээг нь хилцхэн зүйтэй гол нь олон нийтэд нээлттэй тавих хэрэгтэй гэж бодож байна. Та хизээ мэдсэн энэ гүүр барих чинь тийм юм. 2024 оны нийслэлийн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт байгаа төсөл. Тэр үед нь мэдээлэл. Тэрнээс хойш ерөөсөө судалж үзэг юм уу? Миний хийдэг ажил бол засгийн газрыг хянах ажил байгаа. Нийслэлийн төслийг бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал маань өөрсдөө хянаад явах хэрэгтэй. Та чи иргэдээ сонгосон одоо гишүүн шүү дээ. Чигүүрээ урд уртх ажлаа чанартай сайн хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг учраас тийм байна л да. Одоогийн байдлаар ер нь нийслэл хансан зүйл байна уу? Одоо энэний хадлаар тодорхой мэдээлэлүүд явуулаач гэдэг юм уу? Ер нь 24 оноос хойш ингээл үйл тоглол яваад байгаа юм байна гэж ойлгочихлоо шүү дээ. Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө дээр туулгын хурдны замын трасс болон тойрог хурдны замын трассыг мэдээллийг эрүүл нэмээ төгсөлтөд тавьсан байгаа. Одоогийн байдлаар мэдээлэл аваагүй байна. Ийм нөхцөл байдалтай байна. Хизээ мэдээлэл хизээ одоо тэр мэдээллүүд явуулаач гэх юм зин та. Ажлын хэсэг дээр өнгөрсөн жил ажлын хэсэг хуралт үед нь тэр шаардлага тавьсан. Тэгээд хариугаа хүлээж байгаа. Жилийн өмнө тавьсан шаардлагаар одоо юу вэ? Жилийн өмнө үлшээ. Энэ чинь өнгөрсөн 11 сар